За хайцаа. Надаа ийм асуултад амар хэрдэг ахгүй юу? Тэгээ би өнөөдөр хүмүүсээ хариулчих гэж бодлоо. Ер нь бол би хөгжим бүжиг төгссөн. Одоо 1-р ангиас нь 12 дугаар анги хүртэл нь тэгээд дараас нь бакалавртай хамт хоёуланг төгссөн. Тэгээ яагаад энэ хөгжмийг сонгосон бэ гэдгийг би угаасаа мэдэхгүй. Өвөө намайг шууд хөтөлж яачаад оролцсон. Угаасаа 6 настай буцаа яаж юугаа ч мэдхэвтэй тий. Гэхдээ одоо би энэ сонголтонд ерөөсөө харамсдаггүй. Элийн амьдралдаа бараг хийсэн миний хамгийн зөв сонголт ах гэж би боддог. Нэг удаа ингээд өвгөөс намайг гаргаад өгөөч гэд энэ надад юу ч хэлээгүй. Гаргаад өгөөч гэж хэлээгүй. Миний ах яа гармаар байгаа ч гэж асуугаагүй заяа. Яаж одоо гарчаагүй ингэж боддог. За худалч хүн 8 дугаар анги хүртлээр би өдөр болго ингээд давтах болгондоо уйлдаг байсан заяа. Яагаад давтах ёстойгоо ч ойлгохгүй амжуугаасаа. Хөгжим ганцаарчилж ордог хөрөө. Тэр өрөөний модны үнэрийг авахар л бүр ингээд амар сандардаг. Заяа тийм болцсон. Цонхоор гадаа тоглож байгаа хүмүүсийг хараад өөрөө цонхон дээр хөгжмөд тоглоод сочдөг. Хамгийн сайхан зүйл нь гэх юм бол яг одоо байгаа маань ер нь бол миний сонголтуудын үр дүн шүү дээ тий. Би мэрэгжлийн багшаасаа маш олон юм их сурсан болоогүй хөгжмөө сонгоод явсандаа амар баярлалдаг. Хөгжим надад хүмүүжил тэгээ сахилгаат гэд маш олон зүйлүүдийг өгсөн. Бас надад ийм сэтгэлд маш их ирдэг. Ингэж дэмждэг хүмүүстээ маш их баярлалаа. Ийм чатнууд ирж байгаа болохоор надад ингэж бичлэг хийх урам зориг улам их төрдөг баха. Баяртай. 365 эвдрээгүй ирээдүйг бүтээе.